Йосеф Египтэд зарагдаад Потифар гэдэг нэгэн Египт хүн худалдагдаж гэрийнхэн даамал болон амьдардаг байжээ. Йосеф Потифарын. Ийхүү Йосеф шоронд орж фараоны сүнж талхчин хоёртой нэг шоронд орж. Хоёр яагаад юм гонхтаа? Хоёр нэгэн зүү зүүтэй. Түүний тайлан надад биш бүхэнд байгаа. Түүнийг надад хэлээч. Намайг зүүтэй хашаа. Миний багтэр таамаа. Би өсвөрний шүлгийг хараан. Түүний тайлан гэвэл 3 өдрийн дотор фараон таны толгойг дээшлүүлж хуучин айцчин буцаан оруулна. Харин намайг зүүдэн дээр миний толгой дээр 3 сэгтэй баг. Хамгийн сэгтэй шүү. 3 өдрийн дотор фараон таны толгойг авч одонд өгнө. Түүнийг шууд идэх болно. Ингээд Йосефийн тайлсан зүүд биелэгдэж сүнж ахин ажилдаа орж талхчин харин цаацлуулжээ. Энэ өдрөөс хойш 2 жилийн дараа Би нэгэн зүүд итэл түүнийг тайлж нэг ч байсан. 2 жилийн өмнө Үүний тайлан гэвэл надад биш бурханд байгаа. Түүнийг надад хэлнэ үү? Би нийл бүрний ирэх дээр зогсож байна. Гэтэл зэгснээс 7 таргуу үхэр идэж байлаа. Тэгтэл 7 турхаа үхэр гарч ирээд түрүү чинь 7 таргуу үхрийг идчихв. Түүний тайлан гэвэл 7 таргуу үхэр нь 7 сайхан жил. 7 турхаа муухай үхэр нь 7 ганц удаа жил болно. Тэр ганц удаа жил нь маш хүнд байна. Ийхүү Йосефийн тайлсан зүүд биелэгдэж тэрээр Египтийн бүх нутгийг захирч хамгийн хүндтэй хүн болсноор түүний ахуй дүү эхэлжээ.